Худалдаа хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд хоримтлалтай Монгол аянаараа дамжуулан 7 харилцагчдаа байр бэлэглэж, 20 гаруй харилцагчаа гадаадад аялуулж, 2500 гаруй харилцагчаа урамшуулсан байна. Тэгвэл өнөөдөр хоримтлалтай Монгол 2025 урамшуулалт хөтөлбөрийн 5 дугаар сарын азтай 50 харилцагч шагналаа гарт авлаа. Худалдаа хөгжлийн банкнд бол 2015 оноос хойш данс нэгээд идэвхтэй ашиглаж байгаа. Тэгээд хадгаламж болохоор ер нь энэ оноос л нээсэн. Тэгээд сар болгон тэгэл нэмээд явдаг, цалингасаа ч юм уу те орж ирж байгаа орлого бүрээсээ нэмээд явдаг. Тэгээд санамсаргүй байдлаар хацсан боллоо. Маш их баяртай. Худалдаа хөгжлийн банкны хоримтлалтай Монгол 2025 оны 5 дугаар сарын азтай 50 харилцагчийн төлөөллийг хүлээн авч өнөөдөр шагналыг нь гартуулж өглөө. Энэхүү аяны маань супер урамшууллын эзэн, нэг өрөө байрны эзэн маань баяр наадмын өмнө тодорхой болно. Энд маань нийт харилцагчид маань бол энэ оны эхний 6 сард хоримтлуулсан нийт эрхээрээ супер урамшууллын төлөө өрсөлдөнө. Хэрэг та хараахан худалдаа хөгжлийн банкнд хадгаламж нийлгэж нэмэгдүүлж хэмжээгүй байгаа бол 25 оны 6 сарын 30-ны өдрөөс өмнө хадгаламжаа нээж 100 сая төгрөг нэмэгдүүлсэн тутамдаа нэг урамшууллын эрх авч хоримтлалтай Монгол аяндаа оролцоорой. Иргэд та бүхэн хараахан хадгаламжаа үүсгэж амжаагүй бол Худалдаа хөгжлийн банкны онлайн банкар болон Худалдаа хөгжлийн банкны өөрт ойрхон салбарт хандан хуримтлалаа үүсгүүлээрэй. Мөн Худалдаа хөгжлийн банкны харилцагч биш байсан ч онлайн аппликейшнийг татан аваад харилцагчаар бүртгүүлэн урамшуулалт хөтөлбөрт оролцох бүрэн боломжтой юм а.